Орон нутгийн төсвийн 131 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн тасах дэмж ажилчдын захиалгын дагуу нэн шаардлагатай багаж хэрэгслээ хүлээлгэн өглөө. Үүнд тархины хагалгааны ком, Томпсоны шарх тэлэгч, хутганы хайж, хямсаа, судасны зүү баригч, яс баригч, тастагч хөрөө зэрэг сайн чанарын зэвэрдэггүй материалтай олон удаагийн хэрэглээний ариутгалын чанар даах 32 нэр төрлийн 534 ширхэг багаж хэрэгсэл багтжээ. Үүнээс Томпсоны шарх тэлэгч багаж нь орон нутагт анхудаа Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглагдахаар боллоо. Энэхүү багажны илэг тайрах хагалгаа хэвлийн хүндийн томоохон хагалгааны үед цэцлэгийг нээж хүний гар ашиглахгүйгээр шархны ирэмгийг тогтвортой барихад ашиглагддаг тосгой багаж юм а. Төсөвт бол орон нутгийн төсвөөр шийдвүлэхээр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, гэмтлийн тасгийн эрхлэгч Батишиг Бямбагийн Батишиг төлөөлөгч маань санаачилсан. Тэгээ энэ удаагийн бүр эрхийн хугацаанд сонгогдсон төлөөлөгчд бол салбарын нэлийн чухал байр суурь бүхий санаа бодлоо илэрхийлж ажиллаж байгаа юм төлөөлөгчид сонгогдож ажиллаж байгаа. Тэгээ Батишиг төлөөлөгчийн санаачлагаар бол төсөвт 131 сая төгрөг тусгагдсан. За аймгийн засаг дарга Балдоотрын аз жаргал болоод тамгын газрын хамт олон маш уурхай зохион байгуулалтыг хийж худалдаа авалтыг хийгээд бүтээгдэхүүн ирсэн байна. Тоног төхөөрөмж хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр нэгдсэн эмнэлэг бол ерөнхийдөө зөвхөн Дархуул аймгийнхаа ард иргэдэд үйлчлэхээс гадна бүсийн хэмжээний тэгээ зөвхөн төвийн бүс биш, хойд бүсийг бас хамарсан ийм үйлчлэгийг үзүүлж байгаа. Ачаалал улам нэмэгдэж байна. Энэ хамт олонны нэг сайн тал бол наривчлал, ялангуяа мэс ажилбарын, мэс заслын тасгийн наривчлал бол жилээс жилд өргөжж байгаа. За ирсэн тоног төхөөрөмж дотор бол хоёр чухал тоног төхөөрөмжийг тархины болоод хэвлийд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг нэрлэж болохоор байна. Онцлогтой. За титанаар үйлдвэрлэгдсэн маш чухал ийм багаж хэрэгсэл. За эдгээр багаж хэрэгсэл бол Монгол улсын хэмжээнд анхудаага манай Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгт хангагдж байна гэсэн үг. Тэгээ орон нутгийнхаа төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбар нэгдсэн эмнэлгийнхаа үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаадаа баяртай байна. Тэгээ нийт төлөөлөгчдөө засаг даргын тамгын газрын хамт олондоо бас талархал илэрхийлье. Нэгдсэн эмнэлгийн хамт олон мэс заслын тасгийнхандаа ажлын амжилтыг хүсье. Уулзалтын үеэр аймгийн засаг дарга аз жаргал иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янж манар тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж хагалгаанд нийт шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн төсвийг эх оны төсөвт суулгахаа илэрхийллээ. Тэгээ нэн шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжүүдээ яг жагсаалтаа гаргаж өгöd тэгээ захиалга өгсөн байгаа. Тэгээ захиалгын дагуу яг тоо 9-ороо ирсэн байгаа. За эндээс онцлог багажууд гэх юм бол Томпсоны шарх тэлэгч. Энэ бол манай түүхэнд ерөөсөө бид нар мөрөөдөж ирсэн. Хэрвээ багаж нэг шатаар ахичвал бидний хийх хагалгаанууд бас л нэг шатаар ахин тийм ээ. Тэгэхээр яг энэ Томпсоны шарх тэлэгч ямар ач холбогдолтой вэ гэхээр элгэний хагалгаанууд, элэг тайр хагалгаа, хэвлийн үндийн томоохон хагалгаануудыг бүгдийг хийх тийм ээ. Гар амар хийх тийм боломжтой. Ингээд харахад гэмтлийн хагалгаанууд сетүүд те. За нарийн нийлбэл, микро мэс заслын хагалгааны багажууд. За Томпсон шарх тэлэгч яг энд те. За энд. За энэ ясны багажууд. За тэгээд тэр бикс. За энэ аяг ажлын багажууд энэ те. Зажимууд, авчаарууд, зүү өргөчүүд. За энэ утхны иш. За ингээд комоор ингээд ирсэн байна да. За тэгээд их талархаж байгаа бас ингээд дамжуулж тийм илэрхийлээ тий. За ачааллын үед бол яг өмнөх 5 жил 10 жилтэй харьцуулахад бол эрс ихсэн. Тэгээ өдөрт бид нар ч өмнө нэг 5 6 хагалгааг л их хагалгаа орлоо гэж боддог. Одоо ч тэгээд зарим үед 15-аас 20 хагалгаа орж байгаа 3 хасаг нийлээд тийм ээ. Ачаал бол бүр мэдэгдэхүйс ихсэн. Өмнөх он жилүүтэй. Одоо цаашдаа ч гэсэн яг юм өсөх тийм хандлага бол анзаарэгдэж байна. Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эмч Батгишиг танд талархал илэрхийлье.